Хай, амралтын өдөр өглөөний цагаан бэлдээ. Өнгөрсөн 7 хоногоос ер нь манай хичээл амраад зуны амралт эхэлсэн. Гоёд. Гэтэ багш хэлэхдээ болохоор докторийн оюутнууд амрахгүй зунжангаа судалгаагаа хийгэрэй гэсэн. Гэхдээ би бол тэхгүй. Би амарна. Угаасаа амртын гэдэгхгүй яана. Зуныхаа амралтаар яг яхаа төлөвлөөг байгаа. Гэтэ Монгол явмаар л мэдээч. Гэтэ нөхөр яг ингээд амралтанд тарахгүй болохоор ажилласаа нэг үл чүлээ авах байх. Нэг үл баг явж чадахгүй байх. Хүүхэд болохоор уг нь хятадууд нөгөө усын цэцэрлэгүүд нь өвөлдөө 1 сар, зундаа 1 сар бас амртын. Гэтэ ер нь сүүлийн үеүүдэд амархаа болцсон бэлээ. Хамарчаар нөгөө эцэг эхчүүд нь ажил нь салгарч чинь гээд тэгэд ер нь цэцэрлэг бол ер нь жилжингээ ажилдаг болчиход байгаа. Тэгэд энэ зам бас ажиллана гэсэн. Гэтэ яг ингээд амралтаараа ийшээ тийшээ явах хүүхдүүдэд чөлөө аваад явахыг бол зөвшөөрнө гэсэн. Гэтэ Монгол хөвөл юу яасан гоё. Монголоос зундаа амар гоё юм чинь. Ер нь гэтэ жилийн дөрвөлд нь гоё л да. Гэтэ зундаа бол бүр тасархай гоё. Гэтэ жоохон санаа зовж байгаа нэг юм нь болохоор айгуул очсны дараа яг хамаатан гэрийнхэн таньдаг хүмүүс намайг яг ямар таргалцъя гэд шоолох байх гэдэг таахгүй юу. Бити шалаарэ гэт. Гин нэмхэр гэхдээ бас овор нэмчт юм лээ. Надад л автгийг санагдаад байгаа шүү дээ. Гэтэ бас өгөөчж магадгүй. Би угаасаа нөгөө багасаа л амар овортой байсан. Би тэгээд яг нөхөртөөгөө танилцаад тэгээд манай нөхөр яг миний араас гүйжих үед за намайг өөрөөс нь ихч гэж боддог гэсэн гэж хэлсэнгээ боддоо. Амар тэнэг бод ёо би ихч биш бит хоёр 100. Тэгээд бас яг бит хоёр ингээд үерхэж найзлаад ингээд байж хуйд. Ингээд бит хоёрны газар ажилладаг гэсэн аахгүй юу? Тэнгүү тэр ажлын газрынх ингээд ер нь бит хоёрыг сайн мэдгүй хүмүүс манай нөхрийг болохоор чигээ харьцчихдаг. За намайг тэнгүүтээ таагээ харьцчихдаг. Амар тэнэг ёо би бүр амар санаа зовдөг ичдэг байж лээ. Ер нь ингээд боцсон чи би багасаа ер нь жоохон үеийнхнээсээ овртой байсан байж магадгүй. Угаасаа өндөр бихтэй ангийнхан өндөрт нь ордог гэсэн болохоор тэр ер нь том хүүхчиг харагддаг байсан баха. Одоо ингээд боцсон чи би за манайны хамаатны ихч за надаас 6-7 ихч. Тэгэд манад ирээд тэгэд ингээд найзуудтай хоёроо ингээд уулзсан шоудах гэдэг ингээд гарах гэдэг за тэнгүүт манай аав хоёр юу харан хуушин хайж гадаа гарахгүй гингүүт за тэгвэл би дүүгээ аваа гарчий гэд намайг ингээ аваа гарчтай гарыг гэдэг за тэнгүүт нь тэр найзанд очиж хичээлээ хийгээд тэнгүүт нь аав хоёр болохоор за дүүгээ аваад явж байгаа юм чинь айлт очиж байгаа юм чинь асуудалгүйг ингээ гаргадаг за тэнгүүт ингээ манай их ингээ найзуудтай хамт бид нэр бүнөр уулзаад тэгээд бааранд ордог за амир нийтдээ тэр үед чинь би одоо юу вэ 12 3-тай л байсан байх хүсрээл тэгээд 18-тэй ихч нартайгаа хамт тэгээд ингээ шоуд явчихдаг. За тэгээд ингээ баарны хамгаалагч нар ингээ надаас насмаас асуугаад 18-тэй гэл орчдөг. Өндөр намаараач нэг ялгагддаг байсан болохоор гэтэ би тэр үедээ илүү дэлжингүйсэн. Тийм болохоор тархалцтай нэг хамаагүй байна гэхгүй юу. Тэгээд би нөгөө 9-р ангидаа за 9-р ангид төгсчөөд байгаль эхлэлцээ лүү шилжсэн байхгүй юу. Тэгэд яг хичээлийн эхний өдөр за зүгээр ингээл жинс өмд цамцаа өмсөл очих юм дэр ээж намайг нөгөө шин сургуульд очиж байгаа мэж айтайхан хувцал гээд нөгөө нөөсөө төгсөхдөө өвсөн хонхны хоёрын костюм бичиг хөмсүүлээ явуулсан за. Тэг би зүгээр за тэрийг л өмсч айтайхан харагдах байх гэж бодоод очсон чи. Тэг ангидаа орсон чи манай ангийн хүмүүс намайг багш ороод ирсэн гэж утсан гэсэн. Йоо. За тэр ч яах вэ? Овртой хүн байгаа л үз. Ер нь овртой байсан ч яа ингээл лөө. За өнөөдөр бит 3 Happy Valley-гээд парк дээр ирж тоглоё. Хүү маань өмнө нөө метр 20 хүрээгүйсэн байхгүй юу? Аггүй сүүлд ирэхэд хүрсэн байна гэд. Гэхдээ хамгаалагч нь ганц удаа орчих гээ оролцсон. Тэгсэн чинь энэ удаа болохоор метр 20 хүрсэн байна. Тийм чинь тусад нь билет тав гэд. Тэгээд авчлаа. Нөхөрөө тойроч яг нөө жилийн карттай байдیں۔ Тэгээ хүүдас жилийн карт авсан. Энд нэг жилжингээ бүх тоглоомн дээр өнгөө тоглолдог тэр жилийнхэн карт нь 200,000 төгрөг гэдэг байхгүй юу? Тэгэнгүүтээ нэг удаагийн тоглолт нь болохоор 150,000 төгрөг. Тэгэхээр чи яаж ч
буцсан ингээд олон дахин ирээд авах боломжтой хүнд бод жилийг нь авчвал зүгээр аст тий. Энэ дотор том хүүхэд ч гэж. Том хүүхдийн янз бүрийн галзуулгууд байдаг байхгүй юу? Би хөвчлэн хүүтэйгээ хойлох найрдیں۔ Тэгэхээр нөгөө их хөвчлэн хүүхдийн тоглоомнууд дээр дагаж яваад тэгээд өөрөө нэг тоглож чаддаггүй байхгүй юу? Гэхдээ баг би өөрөө тоглох бас нэг хүсэлгүй байдیں۔ Дотор нь хараад тэгээд нэг 2 3 тоглоомн дээр суучвал ер нь тэгээд тэр чигтээ уйдгартай утгагүй дотор нь хором санагдаад идэг болохоор хэцүү байдیں۔ Ер нь гэхдээ галзуулган дээр тоглох бол ингээд нүдээ сайн нээгээд ингээ хурдан явж байгаа ч гэсэн харах ёстой юмнууд үзэж хараад ингээд тоглох ёстой юм шүү тий. Би тэгж чаддаггүй юм. Би шууд ингээд хөдлөөл эхлэнгүүд нүдээ анчдаг за. Тэгээ ойрлцдیں۔ Тэгэхээр бүр ямар ч үтсэн харсан гоё мэдрэмж байхгүй зүгээр. Хотлоо сэгсжилжээ тартий. За бай бай.